манай хүлэмж 10,000 ширхэг өрсөлдөө боожуулах тахимдаа Монгол улсын хэмжээнд үндэснийхээ нарийн ногооны хэрэгцээг хангах мөн төрөлхтний экспортод гаргах олон улстай хамтарч ажиллах үүнийгээ таниулан сурталчлах жилдээ мөн 150-аас 200 тонн үргэс тэмэх хурааж авах илүү их хэмжээгээр тариалж хэрэглэгчтэй хүргэх зорилготой ажиллаж байна. Хүнсний хувьсгалын энэ үйл ажиллагаа нэгдэж байгаагаараа бид нар цаашдаа илүү их гарц гаргалгаа, илүү их боломж байна гэж харж байна. Энийг бол бодит үр дүн гэж бид нар үзэж байгаа. Бүгдээрээ эрүүл амт чанартай Монголдо тариалж ургалцгаая. За хүнсний хувьсгал гэсэн энэ үндэсний хөдөлгөөн гарч ирсэн. За булгамчуудын хувьд бол маш өндөр дэвшлэгдсэн. Энийг би юугаар нотлох вэ гэхээр Булган аймаг 340-50 га газарт төмөс за нэг 200 га газарт хүнсний дагуу тарьдаг байсан. Хүнсний хувьсгалын энэ үндэсний хөдөлгөөний хэрэгцээс хойш за зээлүүд бас их хэмжээгээр авлаа. Энтэйгээ холбогдуулаад одоо бид 480 га төмс за нэг 350 га хүнсний дагуу тарьж байна. Энэ өөрөө маш их дэвшлээ.